Ярьсан ч ингээд дээшлээд. За гэж. За. За сайн байцгаана уу? Ой яагаад подкастын маань энэ удаагийн дугаараар хөдөө аж ахуй болон ойгоос гарсан хаягдл материалыг ашиглан биомассыг гарган авах технологийн талаар ярилцахаар Монгол Улсын их сургуулийн Бүрэлдэхүүн орчин ой инженерчлэлийн тэнхимийн багш доктор Даваажив хүрэлцэн ирсэн байна. Бидний урилгыг хүлээж авч хүрэлцэн ирсэнд баярлалаа. Өрсөнд баярлалаа. За хөдөө аж ахуйгаас гарсан хог хаягдлыг ашиглаад бионүрс гаран авах энэ одоо үндэслэл шаардлагын талаар бидэнд дэлгэрэнгүй ярьж өгнө үү? За болон хөдөө аж ахуйгаас одоо гарсан одоо хаягдал гэж нэрлэдэг ашиглагдахгүй байгаа биоматериал биомассыг ашиглах шаардлага бол маш өндөр байдаг. Ой аж ахуй одоо Монгол орны хувьд одоо нэг га ойгоос одоо жишээлбэл ойролцоогоор 46 метр куб ийм ашиглах шаардлагатай нөөц байна гэсэн ийм судалгаа гарсан байдаг. Тэгэхээр эдгээр нь юу гэхээр нөгөө унсан хадсан моднууд орж байгаа. Тэгэхээр нөгөө цэвэрлэгээний ой цэвэрлэгээнээс гарч байгаа тэр материалуудыг ашиглах олон янзын ийм арга ашиглах олон салбар шаардлагатай байгаа. Тэгээд хөдөө аж ахуйгаас ч гэсэн гарч байгаа хаягдл материалуудыг одоо шууд хаях юм бол одоо байгалаараа задрах явцдаа хүлэмжийн нөгөө ялгаруулах хэмжээний мэдхтэй хүлэмжийн ялгаралт их хэмжээний хувь нэмэр оруулдаг. Тийм учраас эдгээрийг одоо нөгөө задралын процессыг хурцхан ашиглах нь болохоор яг гэхээр мэдээж эдийн засгч гэсэн даваа талтайгаас гадна экологийн хувьд бас даваа талтай ийм шаардлагатай ашиглах заавалжгүй шаардлагатай зүйл байгаа. Тэгэхээр энэ нэг талаараа бол одоо энэ салбарын нэг талаараа хог хаягдлын менежмент гэдэг төлөв орж болно. Тэгээд цаашлаад мэдээж хэрэг энэ бүхэн дахин ашиглах гэдэг үднээсээ бол доктортой хөгжлийн зорилгуудад хүрэхэд олон талаараа одоо хувь нэмэр оруулж байгаа гэж үзэж байгаа. Болон хөдөө аж ахуйн салбарт их сургуулиуд төсөл хөтөлбөрүүд эрдэм шинжилгээний байгууллагуудын хүрээнд биомасс гарган авах сургалт судалгаа тэгээд үйлдвэрлэлийн ажлууд зөндөө их өмнө зохион байгуулагдсан байдаг. Тэгэхээр энэ ажлуудаас илүү ямар онцлогтой вэ таны ажил? Бионүрс гаргаж авах юм судалгаа ажлууд бол хийх байгаа. Ягаад гэхээр Монголд ч дэлхийд даяарч тэр бионүрс гаргаж авах талаар маш их судалгаанууд хийж байгаа. Тэгэхээр энэ бол юуны нөгөө карбоны нөөцийг нэмэгдүүлэх гэдэг утгаараа ач холбогдолтой. Тийм болохоор энэ талаар бол судалгаанууд бол хийгдчихсэн. Тэгвэл хийгдчихсэн судалгаанууд болохоор ихэвчлэн яг гэхээр нөгөө бионүрсийг ашиглаад гарах үр дүнгийнхэн талаар хийх судалгаанууд анхаарсан байдаг. Гэтэл нөгөө бионүрсээ хийх одоо түүхий материалын талаар бүтэц найрлагын хувьд ямар материалыг ашиглаад бионүрс хийх юм бол ямар хэмжээний одоо карбоныг дахин одоо ашиглах боломжтой болох гэсэн судалгаа бол ховор тэр утгаараа бид нар болохоор олон төрлийн биомассуудыг ашигласан. Дараагийнх нь онцлог гэх юм бол бионүрсийг ашиглаад хэрхэн одоо ямар байдлаар ашиглаж болох вэ? Бионүрс гаргаж аваад яаж ашиглаж болох вэ гэсэн талаар судалгааг бид нар бол хоёр хэсэгт хувааж үзэж байгаа. Нэгдүгээрт нь биотүүлш үйлдвэрлэхэд боломж байна уу? Яаж одоо үйлдвэрлэхийн боломжийг улам нэмэгдүүлэх үү? Хоёрдугаарт нь болохоор хөрсөнд хэрхэн ашиглах үр нөлөө нь хэр байх вэ? Ялангуяа хөдөө аж ахуйн салбарт ашиглагдсан туршилтууд их юм байдаг ч гэсэн ой аж ахуйн салбарт одоо мод үржүүлгийн газруудад бионүрсийг ашиглаад гарсан одоо ач холбогдлыг нь одоо тодорхойлсон энэ судалгаа бол хомс байдаг. Тийм учраас энэ талаар онцлогтой. Тэгээд аргажийн хувьд бол дулаан химийн боловсруулалт гэж нэрлэдэг
термохимийн энэ боловсруулалтыг бол ашиглаад биомасс, бионүрс болгон хувиргаад тэгээд тэндээсээ бол яг үгээр дан бионүрсээ дан материал хэвээр нь ашиглах юм уу? Эсвэл нь холимог байдлаар холих арга техникийг ашиглах гэх мэтчлэн ийм арга зүйнүүдийг ашигласнараа бол онцлог байгаа. Ямар одоо материалууд ашигласан бэ? Ойгоос гарч байгаа материал тий хөдөө аж ахуйгаас гарч байгаа ямар материалуудыг судалгаанд ашигласан бэ? За бидний хувьд болохоор ойн аж ахуйгаас ойгоос гардаг материалууд, биоматериалуудын жишээ болгож шинэс улаасны үртэс, хулс, за тэгээд хөдөө аж ахуйн хаягдл материалуудаас болохоор үхрийн ялгатас буюу аргал, за тэгээд би нөгөө Японд хамгаалсан учраас тэр нутагт маш их байгаа хог хаягдлыг судалсны үндснээр одоо мэдээж хэрэг будааны хальс, сүрэл гэсэн мискантус гэсэн ийм материалууд бол ашиглалт маш багатай. Гэхдээ маш их хэмжээний хаягдл гарч байна гэсэн үндслээр энэ материалуудыг ингэж сонгож туршилтаа хийсэн байгаа. Өмнө дурдлаа шүү дээ нөгөө арга зүйн талаар тий дулааны арга зүй, холимог арга зүй гэдэг нь одоо бас ямар арга зүй юм болоо гэсэн талаар тайлбарлах. Дулаан боловсруулалтын арга зүй болохоор юу гэхээр пиролиз гэж нэрлэдэг буюу одоо нөгөө органик материалыг хүчил төрөгч шахуу юм хүчил төрөгч багтай эсвэл огт хүчил төрөгчгүй нөхцөлд халаах жигнэх гэх юм уу ийм аргаар гаргаж авсан материалыг бол бионүрс гэж нэрлэж байгаа. Тэгэхээр энэ болохоор урьдчилан боловсруулах арга. Тэгээд ингэснээр яг хаа гэхээр энэ нь болохоор нөгөө хүчил төрөгчгүй орчин шатаагаараа дидэмхий материалууд буюу материалуудыг одоо урьдчилаад одоо ялгаруулад зайлуулж байна. Тэгэхээр үлдэж байгаа зүйл нь бол их хвчлэн шинсэн дээр удирдах жишээлх юм бол 70% карбон, за тэгээд юун дээр аргалан дээр 45% ч гэдэг юм уу карбоны ер нь карбоны юу үлдэж байгаа гэсэн үг. Арга яс гэх юм уу одоо үлдэж байгаа материал нь бол ихэнх хувь нь бол карбон үлдэж байгаа. За тэгээд холих гэдэг талаар ярьсан юу гэхээр нөгөө материалуудынхаа давуу сул талуудыг тодорхойлсныхаа дараагаар ашиглахын тулд одоо тэгвэл аль материалгүй ашиглаж болохгүй материалыг бид нэр тэгвэл болох сайн чанарын материалтай нь холих байдлаар ямар хувь хэмжээгээр холих уу, ямар температур цаашлаад шатаавал одоо нөгөө жижиг ширхэлэг тоосон цэрийн ялгарл бага болох нь тэгээд үндэсний хэмжээнд бага болох нь гэдэг энэ судалгааны туршилтыг бол хийсэн тийм арга зүй. Тэгэхээр ер нь давуу талуудыг ашиглаад дэгдэх тоосон цэрийн хэмжээг багасгах байгаа юм байна. Дээрээс нь ялгарч байгаа үндэснийх нь хэмжээг бас тийм багасгах тийм давуу талтай юм шүү дээ. Тэгэхээр ер нь энийг болохоор энэ технологиг одоо үйлдвэрлэлд ашигласнаар болохоор илүү нөгөө байгаль орчин, эрүүл мэндэд ээлтэй зүй юм болох нэ дээ тий. Үр дүнгийн хувьд болохоор ямар материалууд болоо илүү одоо үр дүнтэй байсан бэ? Яг саяныхчлан гэдэг тоос яг шаталтын үед нөгөө тоос ялгарл багтай тэгснээ үнс тэ бас баг үлддэг тийм материалуудын хувьд. За тэгэхээр энэ нөгөө туршсан материалуудаас маань шинс болохоор шинсний үртэс бол үрдэснээс гаргаж авсан бионүрс маань шаталтын хувьцаттай ялгарах одоо юуны жижиг ширхэлэг тоосон цэрийн хэмжээ бага. За тэгээд үндэсний хэмжээ ч гэсэн маш бага байсан. Тэгэхээр хамгийн давуу талтай материал бол энэ байсан. Харин аргалнаас гаргаж авсан бионүрс маань үндэсний хэмжээ маш их шаталтын явцад одоо нөгөө шатаах температурыг нь өндөрсгөөд явах тусмаа ялгарч байгаа нөгөө жижиг ширхэлэг тоосон цэрийн хэмжээ нэмэгдээд байна. Тэгэхээр эндээс нь юу гэдэг үгнсэн бэ гэхээр үнс буюу одоо нөгөө органик бус материалууд маань шаталтын явцдаа ялгарч байгаа тэр жижиг ширхэлэгт тоосон цэрийн хэмжээг бол нэмэгдүүлээд байгааг тодорхойлсон. Тэгэхээр энэ бол ялж нөгөө үндэсэнд агуулгаж байгаа найрлагаас шууд хамааралтай байгаа. Тэгэхээр үндэсэнд одоо жишээлх юм бол одоо нөгөө аргалны үндэсэнд те жишээлбэл кальц, за тэгээд фосфор гэх мэтчлэн органик бус материалууд их байсан. Тэр нь халаах температураар буюу одоо нөгөө химийн элементийн хувьд
хайлах температур нь нэмэгдээд ирэнгүүт одоо нөгөөдөг чинь агаарт бол тэгдэж ялгарл нь нэмэгдээд байгаа юм байна гэдгийг тодорхойлсон. Тэгэхээр Монгол орны сэрүүн бүсийн зөвлөх зүйл нь Сибирь шинж. За тэгээ дээрэс нь нөгөө мал аж ахуйн орн. Тэгэхээр ирээдүйд л болохоор энэ төрлийн одоо технологиг Монголд ашиглах бол илүү боломжтой байна гэж харж байна, тийм. Энэ ажилтай холбоотойгоор ерөнхийдөө бол одоо цаашдын судалгааны төлөвлөгөө, цаашд хийх ажлын талаар ярьж өгнө үү? Бид нар нөгөө био нүүрсээ бүтцийн хувьд аль нь ямарын гэдгийг тодорхойлчихсон тийм үү. Тэгэхээр одоо шинс ч юм уу те маш үнс жижигшэр хэлэх тоосон төр бага ялгаруулад байгаа юм л ийм материалуудыг нь тэгвэл түлш бэлтгэх зорилгоор био нүүрс болгоод ашиглаж болох юм байна. Тэгвэл нөгөө аргал гэх мэтчлэн материалууд маань үнс их ялгаруулдаг ч гэдэм үү те энэ чанаруудыг нь ашиглаад түүнд байгаа одоо зарим эрдэс минералнууд нь бас хөрсний одоо үжил чимийг сайжруулах боломж байна уу гэдгийг үндэслээд одоо хөрсөнд тэгвэл яаж ашиглаж болох вэ гэдгийг одоо нөгөө судалгааныхаа бас нэг нөгөө талд нь судалж байгаа гэсэн. Тэгэхээр энэ судалгааныхаа хүрээнд бид нар ой дээр одоо тарьц суулгацын амьдралтай хувийг дэвшлүүлэхийн тулд хөрсөнд био нүүрсийг хольж туршиж байгаа. За тэгэхээр энэ судалгаа маань ой дотор тэгээд ойн гадна буюу одоо ойгүй талбайг нөхөн сэргээх ойтой байж байгаад ойгүй болсон ч юм уу тиймэрхүү доройцоо ойг ч юм уу тийм үү нөхөн сэргээхэд ашиглах боломж бололцоо байна уу гэсэн судалгааг ер нь хийж байгаа. Тэгэхээр миний магистрийн ажлын судалгаа болохоор юуны микоризм үгийг ашиглаад тарьц суулгацын одоо амьдралтай хувийг нэмэгдүүлэх, ган тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэх тийм боломжийн талаар судалгаа хийсэн. Тэгэхээр нөгөө био нүүрсийг болохоор хөрсөнд ашиглаж байгаа хэд хэдэн давуу талтай нь юу гэхээр хамгийн эхлээд нөгөө материалын маань онцлог нь бол ийм нүхс үүрэх материал. Тэгэхээр энд ус тогтоон барих, усыг одоо хадгалах чадвар нь хөрсний тэр чадварыг нэмэгдүүлнэ. За хоёрдугаарт нь болохоор хөрсөнд байгаа микроорганизмуудын одоо амьдрах юм таатай орчин болж өгдөг, орон гэр шиг нь болж өгдөг гэсэн. Тэгэхээр нөгөө хөрсөнд байгаа микроорганизмуудын амьдралтыг дэмжин тэгээд усыг тогтоон барих чадвар нь нэмэгдүүлнэ гэдэг бол одоо ялангуяа доройцоо хураагаан нөхцөл ч юм уу те ойжуулалт хийхэд ойжуулалтад шилжүүлсэн тарьц суулгацын амьдралтай үеийг бол нэмэгдүүлэх юм гэсэн юм үндэслэлтэй. Тэгээд тэрнээс гадна одоо хөрсний одоо бүтцийг сайжруулах. За тэгээд шимт хичээлийн хувьд одоо үржил чимийг сайжруулж гэнэ гэсэн судалгаа энэ бүхнийг тогтоохын төлөө одоо ирээдүйн цаашдын судалгаа маань одоо чиглэж явж байна. Тэгэхээр энэ хоёр одоо арга зүй энэ хоёр судалгааг нийлүүлээд ерөнхийдөө бол ойжуулалтын технологиг илүү өргөтгөх тийм практикт юу яасан илүү ашиглах тийм ерөнхийдөө судалгаа болох юм байна гэж харлаа. Одоо энэ подкастын уламжлалт асуулт гэдэг тийм ой яагаад чухал вэ гэдэг асуулт байдаг. Энэ асуултад одоо өөрийнхөө ой бол бүтээгч юм юу бүтээх вэхээр хоолт ижил амьтдын хүнийч дээр хоолт ижил за тэгээд эмийн ургамал гэх мэтчлэн модон материалын их үсвэргээд бүтээгч учраас за цаашлаад уур амьсгалыг за тэгээ усны эргэлтийг зохицуулагч учраас биологийн олон янз байдал хүний амьдрах орчныг одоо дэмжигч учраас чухал юм аа. Тэгээд экологийн балансыг тэнцвэржүүлэх тэгээд ирээдүйн хойч үеийн маань одоо тогтвортой хөгжил, тогтвортой байдлыг баталгаажуулах энэ маш чухал экосистем учраас бол чухал. За баярлалаа. Сонирхолтой судалгааны ажлын талаар бидэнд хуваалцсанд баярлалаа. За баярлалаа.